This talk, going beyond rituals and symbols, is given by His Holiness Shri Shri Ravi Shankar. Зан үйл бэлэг тэмдгээс чанагш. Дээрхэн гигантэн Shri Ravi Shankar. Dear Guruji, please can you speak about soul and consciousness Хүндэт гүрүүдэв сүнс болон ухамсарын талаар ярьж өгөөч тэр хоёрын in love and surrender? ялгааны талаар. Difference between soul and Сүнс ба consciousness ухамсарын is ялгаа that бол of atom and molecule. атом молекул байдаг. Consciousness is the finer aspect, general aspect of the soul. Ухамсар болвол сүнсний нарийн ерөнхий түвшний ойлголт байдаг. Soul is a specific aspect of consciousness. Харин сүнс нь ухамсарын яг тодорхой тал байдаг. Specific qualities of a consciousness. Ухамсарын тодорхой шинж чанарууд нь сүнс байдаг. The consciousness which has specific impressions Тодорхой сэтгэгдлүүдтэй ухамсар. is soul. Түүнийг сүнс гэж байгаа. For example, you can say Жишээ нь, this way. You can say general air. Та ерөнхийдөө агаар гэж ярьж Air чаддаг. is air. But if you say oxygen, Харин та тэр дундаас хүчил төрөгч гэж хэлэх that юм бол is you are defining certain qualities. тэр So агаар ерөнхий агаарын тодорхой нэг шинж чанарыг нь онцолж ярьж гин гэсэн үг. soul always have defined, limited qualities. Яг үүнтэй адилаар сүнс яг тийм тодорхой хязгаартай тийм тодорхой зүйл байдаг. When you say individual soul. Та яг хувь хүний тухайн хүний сүнсний талаар ярьж байгаа бол тэр нь тодорхой хязгаартай тийм утгыг агуулдаг. But when you say consciousness, Харин та ухамсарын талаар ярьж байгаа бол you often refer to universal consciousness, general nature of consciousness. та тэр ухамсарын ерөнхий тэр шинж чанарын тухай ярьж гин гэсэн үг байдаг. Like air Яг агаар гэж байгаатай is адилхан. consciousness. Агаар гэдэг нь ухамсар. But what type of air is it? Харин ямар төрлийн агаар вэ гэж наривчлах юм бол Pungent air, a little smelling air. ямар нэг үнэртэй агаар эсвэл тийм нэг хурц үнэртэй aгаар, It is fragrant air, анхлан or үнэртэй fresh агаар air, байж or болно. Эсвэл сайхан цэнгэг агаар, dusty, эсвэл тоос шороотой орчны тэр агаар these гэх are мэтчлэн. definite attributes of air. Эдгээр нь тэр агаар ерөнхий агаарынхаа тодорхой шинжүүдийн ингэж салгаж хэлж байна. Which you can call as soul. Яг This тэр тодорхой шинж чанаруудыг зүйрлэх юм бол та яг сүнс гэж бас тухайлж ярьж болох нь. would be a closest example you can think about. Хамгийн ойрын жишээ гэх юм бол саяных байж болно. But if you think about universal soul, cosmic soul, Харин та сансар хорвоо ертөнцийн тэр ерөнхий сүнсний талаар ярьж байгаа бол that is as good as saying cosmic or universal consciousness. тэр нь яг тэр ертөнц дахины тэр нэгдмэл том агуу сүнсний талаар ярьж байгаатай адилхан. Now, one more thing За өшөө нэг зүйл байна. on the spiritual dimension. Тэр нь энэ оюун санааны төвшний. Spiritual dimension acknowledges soul. Энэ оюун санааны энэ хэмжээст сүнс гэдгийг ойлгодог, сүнсийг авч үзэж хүлээн зөвшөөрдөг. Or consciousness. Individual soul, individual consciousness. Тэр хувь хүний сүнс мөн тухайн хувь хүний ухамсар гэж. And universal consciousness, a big mind, infinite consciousness. Мөн тэр хувь хүнийхээс гадна тэр агуу том нэгдмэл тэр ухамсар. ертөнц дахны тэр том You сэтгэлийн талаар can be бас авч spiritual үздэг. and not believe in God. Та оюун санааны зам мөрөөр явахынхаа хажуугаар заавал бурханд итгэх албагүй. One can be an atheist and still be spiritual. Юунд ч үл итгэгч байхын хамт энэ зам мөрөөр явж болдог. This infinite consciousness or big mind Энэ or агуу том сэтгэл тэр зах хязгааргүй ухамсар all-knowing mind энэ one бүхнийг мэдгч тэр оюун ухаан says is God.
Үүнийг бурхан гэж байгаа юм. But one need not believe in it in order to be spiritual. Тэгэд оюун санааны зам мөрөөр явж энэ зам мөрд хөгжихийн тулд заавал тэр бурхан гэдэг байгаа тэр зүйлд итгэх хэрэг байхгүй, алба байхгүй гэсэн үг. That is how the Buddhism, Jainism, Тийм учраас буддизм, жайнизм, Taoism Taoism, also to a great extent, and Shintoism to some Shintoism extent do зарим not нэг believe хэмжээгээрээ in God. бурханд итгэдэггүй. They just believe in the existence of consciousness. Харин тэдгээр саяны нэр дурдсан тэдгээр урсгалууд нь тэр ерөнхий том агуу ухамсар оршин байгаа гэдэгт бол итгэдэг. And they believe in the laws of consciousness, Тэд- and laws of karma. Ухамсарын болон үүлийн үрийн хуулинд саяны урсгалууд мөн итгэдэг, түүнийг дагдаг гэсэн үг. Guruji, what's the difference between that and God? Тэгвэл бурхан тэгээ саяны таны ярьсан тэр зүйл хоёрын ялгаа нь юу вэ? Actually, nothing. Үнэн дээр ялгаагүй. And all other religions in the world, they Тэгээд дэлхийн бусад шашнууд have the concept of God. In the God, they say God is, there is a personal connection, personal touch to it. тэгээд тэр бусад дэлхийн бусад шашнуудад болохоор бурхан гэдэг тэр ойлголт байдаг. Тэгээд тэр бурхантай яг хувийн дотн тэр харилцааг хүн өөрөө үүсгдэг. That's all. Now, usually we think that Ихэвчлэн different religions say this is the only way. яг энэ л цорын ганц зам мөр гэж тэр ухаан шашнууд одоо тэр тэгж баримталдаг гэж бид итгэдэг. Яг энэ л зам мөр бол үнэн гэж. If you see the Old Testament, Хэрвээ та хуучин гэрээг үзэх юм бол God gets angry if people worship other religions. хуучин гэрээнд юу гэж байдаг вэ гэхээр бусад шашныг шүтэх юм бол бурхан уурална гэж гардаг. Other idols. Бусад тэр God шүтээнийг is not happy with шүтэх юм бол people who do other things. тэр өөрийнх нь дурдснаас өөр зүйлийг хийх юм бол өөр урсгалыг шүтэх юм бол бурхан уурална гэж гардаг. This is what the Old Testament. Хуучин гэрээнд ингэж дурдсан байдаг. Now New Testament says the same Харин шинэ гэрээнд thing. Jesus says, I am the only way. мөн яг энтэй адилхан зүйлийг дурдсан байдаг. Юу гэдэг вэ гэхээр Иесус би бол цорын ганц зам гэж хэлдэг. Come to me. Надад and me ирэх alone. тун. And you take Buddhism, Buddha says the same thing. Буддизмыг аваад үзэх юм бол Будда мөн адилхан Buddham зүйлийг Sharanam Gacchami. хэлсэн байдаг. Take refuge in Buddha. Надад бай, надад ир, Буддад ир гэдэг. And you take Hinduism, Krishna says Хиндуизмыг аваад үзэх юм бол absolutely same thing. Maam ekam sharanam vraja. You better surrender to me and me alone. Nobody Кришнач гэсэн яг ийм агуулгатай зүйлийг хэлсэн. Та зөвхөн надад л бууж өгч даатгсан чинь дээр шүү. Надаас өөр хүнд ч биш, зөвхөн надад else. гэж хэлсэн байдаг. Now the same thing he said in Sikhism. And Sikhism says Сикизмд бас мөн яг энэ зүйлийг only дурдсан Guru, байдаг. no, nothing else. Зөвхөн гүрүүгээс өөр юу ч байхгүй гэдэг. Guru Granth, Guru Nanak, the whole tradition says only this is the goal, this is the way. Зөвхөн яг энэ л бурхан, яг энэ л зам мөр гэж хэлдэг. And Islam says the same thing. Исламын шашинд ч мөн You адилхан should зүйлийг not л do хэлдэг. worship or do anything else. Өөр ямар нэгэн зүйлд дахиж шүтэж өөр зүйлийг хийх хэрэггүй гэж Now, хэлдэг. what does this mean when everybody says the same thing? And everybody says you should not worship others. Тэгэд бүгд яг нэг ийм утгыг илэрхийлээд байгаа юм. Ерөөсөө өөр зүйлд битгий шүт гэж хэлж байгаа юм. And same happens in case of idol worship. Яг тэр ямар нэг шүтэн гэдэгт бас яг ийм зүйл байгаа. Ямар нэг та өөртөө шүтэнийг шүтгэхэд Like Jewish people say, idol worship is not acceptable. жишээ нь тэр Jewish шашинд яадаг вэ гэхээр энэ ямар нэг шүтэн тэр онго сахиусанд шүтэн гэдэг бол сайн биш. Тийм зүйл байхгүй гэж хэлдэг. Same Christianity also says, but Christianity, they worship Jesus as an idol altar. There is a little bit of idol worship. Тэг Христийн шашинд мөн яг ийм зүйлийг дурддаг. Гэхдээ яг Есүсийг өөрийг нь яг тийм багахан хэмжээнд шүтэн болгож яг бас дахиж шүтдэг.
Islam says no idol worship. Hinduism Исламын шашинд ч гэсэндээ ямар нэг тийм шүтээнийг шүтгэхгүй гэж бас гардаг. also says no idol worship. Hinduism says it is very immature people who do idol worship. Хиндуизмд юу гэдэг вэ гэхээр тийм төлөвшөөгүй боловсрч гүйцээгүй хүн л ямар нэг тийм шүтэн гаргаж тэрэндээ шүтэж тахдаг гэж хэлдэг. It's a childish mind which wants a dependence on the idol, does the idol worship. Тэр ямар нэгэн шүтээнд шүтэж түүнээс хамааралтай байна гэдэг бол хүүхдээрээ л байгаа гэсэн үг гэж үздэг. Сэтгэлгээ нь хүүхдээрээ More байна. mature sadhaks, for them they don't need idol worship, they see the divine within themselves. Учир нь тэр боловсрч гүйцэн тэр саадагкууд тэдгээрт ямар нэг шүтэн хэрэггүй. Ягаад гэвэл тэр тэнгэрлэг аль хэдийн өөрийнх нь дотор байгаа гэдгийг тэд ойлгосон байдаг. In the consciousness, Тэдний ухамсарт байгаа. in the гэдгийг. water, in the nature. Ухамсарт, усанд, байгаль. But then it says, doesn't matter if you want to symbolize God and some symbol, you can keep any symbol you want. Гэхдээ та одоо бурхныг юм уу ямар нэг тийм бэлэг тэмдгийг одоо илүүд үзэж түүндээ шүтэж мөргмөр байгаа бол болно гэж байгаа. Ямар нэг зүйлийг тэгж төлөөлүүлж бэлэгдмээр байгаа бол болно. Hinduism gives a broad spectrum. What symbol you want to have, you take it. Хиндуизмд бүр маш олон талын бэлэг тэмдэг байдаг. Та юуг л бэлэг тэмдэг болгомоор байна болно гэдэг. If you want to symbolize a cow, you can do it. Та үхрийг бэлэг тэмдэг болгомоор байгаа бол If you болно. want to symbolize a tree, you can take it. Модыг бэлэг If болгож you байгаа want to бол symbolize sun, moon, нар, stars, сар, take од. it. If you want to symbolize some people, you can take it. Та ямар нэг хүнийг бэлэг тэмдэг болгомоор байгаа бол бас болно гэж байгаа. If you want to symbolize monkey, you can take it. If you want to take Sarmagchun, elephant as a symbol, you zan. can take it. Any symbol is acceptable in Hindu tradition. Энэ хиндууд тэгэхээр ерөөсөө ямар ч бэлэг тэмдгийг хүлээн зөвшөөрнө гэж байгаа. Usually human beings connect with other human form much more than other form. Ихэвчлэн яадаг вэ гэхээр хүн яг хүний төрөлтөө ямар нэг хүн дүрстэй, хүн төрхтэй тийм бэлэг тэмдэгт бусад бэлэг тэмдгүүдээс илүү татагддаг. So they said, but God should be something more than a human form. Тэгэд тэгсэрнээ бас бурхан яг зүгээр тэр хүний дүр төрхөөс арай илүү зүйл байх ёстой гэж бас үз. They said, okay, we'll give God 4 hands instead of 2 hands. Тийм болохоор хүнийг одоо бурханыг дүрслэхтэй хүнээс илүү болохын тулд 2 биш 4 гартаагаар дүрслэх гэх мэт. So God can do much more. Яг гэвэл бурхан биднээс хавьгүй илүү хийж бүтээж чадна гэж. So gave God төлөөлүүлж байгаа. 10 hands so that he can do 10 jobs at a time. Тэгэхээр бурхан жишээ нь 10 гартаагаар дүрслсэн байна гэдэг нь яг тухайн мөчид тэр бурхан 10 зүйлийг нэг зэрэг амжуулж чадна гэсэн үг. Just to symbolize more power, they created so many different forms. Яг тэр илүү их хүч чадал тэр авьяас бэлгийг нь илэрхийлж тийм өөр олон гартайгаар юм уу өөр байдлаар тэгэж дүрсэлдэг. But again, even Hinduism does not advocate idol worship. Тэгсэн хэрнээ эргээд энэ хиндуизм маань өөрөө тийм шүтээнийг болохоор тэгтлээ их хүлийн зөвшөөрөд байдаггүй яг шүтгийн хувьд. So all Ямар нэг тийм religions төгс шүтээнийг үүсгэх. essentially basically say the same thing. Тэгэхээр яг ерөнхийдөө яаж юм гэхээр энэ бүх шашин урсгалууд нэг ижил зүйлийн талаар л яриад байгаа юм. Islam also doesn't advocate idol worship. Исламд ч гэсэндээ яг тэр айдол тэр төгс зүйлийг шүтгэхийг бас тэгтлэх сайшаадаггүй. But Islam uses the crescent and the star. Тэгсэн хэрнээ исламууд өөрсдөө тэр хавирган сар одыг ашигладаг шүү дээ. Or the Kaaba stone. Эсвэл тэр Каба чулуунд шүтдэг. Now crescent and star or the Kaaba stone is serving the purpose of an idol. Тэгэхээр яаж юм гэхээр тэр хавирган сар од Каба чулуу нь өөрөө эргээд тэр айдол тэр төгс шүтэн гэдэг тэр зүйлийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Christians don't believe in idol worship. Христийн шашнууд ч гэсэндээ тэр төгс шүтэнд
шүтгийг But the cross илүү symbolizes an idol. үздэггүй. Тэгсэн хэрнээ нөгөө загал маань болохоор яг тийм биелэг тэмдэглэл болцсон байдаг. Тэр төгс шүтэн нь болсон л байдаг. So Japanese, the people don't believe in idol worship. The Японд бас хүмүүс тэр шүтэнд шүтдэггүй. Parsis don't believe that the fire symbolizes idol for them. Тэгсэрний галыг биелэг тэмдэг болгож шүтдэг. Without a ritual, a man become almost it's impossible for a man to exist. Ер нь ямар нэг зан үйлгүй, ёс заншилгүйгээр хүн төрлөختөн оршин байна гэдэг бол бараг боломжгүй. Even communists, even in Russia, Тэр коммунист Оросд л гэхэд where they don't believe in any religion, they ямар have ч шашинд шүтдэггүй a хэрнээ, ritual. ямар ч зан үйлийг үйлддэггүй тийм ёс заншил байхгүй гэж Every day noon time үздэг in the хэрнээ. grave of Leningrad, that Lenin's, what is that, Lenin Square? Тэр нөө Ленингийн талбайд Ленингийн булшинд үдээс хойш болохоор Mausoleum, they The go with the mausoleum? gun and walk around just like a ritual. яг тэр нөө зан үйл юм шиг тэр нөө харуулын цэргүүд ингээл бууга үүрэл ёслын алхаа хийдэг штт. Тэр нь тэгэл зан үйл болцсон байгаа байхгүй юу? The dead body is rotten there already, it's not at all there. Тэр нөгөө бунхандаа бол нөгөө Ленины бие нь аль хэдийн тэгэл өгөршөөл муудсан байж байгаа тэр шарилна. But they are saluting with the gun going around like a ritual. Тэгсэр нэ тэр харуулууд нь яг хүндтгэлийн тэр ингээ алхаагаар алхаал бууга мөрөндөө мөрлөөл гэд ёсолдог штт. Яг тэр нь тийм зан үйл болцсон ба. Whether it is Lions Club, Rotary Club, you take Тэр any Арслангийн клубч бай, Rotary клубч бай. club, Та ямар ч тэр клубыг аваад үзсэн they have a ritual. тэдэнд ч гэсэн тийм ёс заншил, зан үйл гэж байдаг. On a national day, they perform a ritual, they hoist the national flag. Эсвэл ингээ тэр үндэсний бахархалт өдрүүд нь байна. Ингээл нөө туг далбайгаа намруулаад Everybody stand бүгдээрээ and sing босоод a national anthem. нөгөө үндэснийхээ төрийн дуулыг дуулаад л Whether it is Easter, Christmas, wedding party, ингээд хурим найрч бай, Крисмсийн баярч бай, улаан өндөгний баярч бай. human nature is such that it cannot avoid rituals at all. Тэгэхээр тэдгээр ер нь тэр баяр ёслол юу ч бай хүний тэр мөн чанар нь өөрөө тийм зан үйлгүйгээр байдаггүй. And it cannot avoid symbols. Тэгэд бүн ямар ч биелэг тэмдэггүй байдаггүй штэ. Ямар нэг зүйлд биелэг тэмдэг байдаг. Now today the misconception in the world or the fight in the world is about ritual and symbols. Тэгэхээр өнөөдөр яг тэр зан үйл энэ биелэг тэмдгээс болоод маш их маргаан тэмцэл өрнөд идэг. Not actually about the values of any religion. Яг тэр хийгээд байгаа зан үйл биелэг тэмдгийнхаа мөн чанар үн цэнд нь биш тэр өнгөц утга агуулгаар нь л тэмцэлдээд идэг. Values are the same. Every religion says compassion. Every Яг тэр цаад мөн чанар үн цэн нь бол бүгд адилхан. Бүхий л шашин, бүхий л урсгалууд энэрнгүү нэгүүлсэнгүү байхыг л ярьдаг. religion says love. Every Бүхэл religion шашин хайрыг ярьдаг. says there is only one God, one spirit. Тэгээд тэр шашин болгон л цор ганц бурхан байгаа. Тэр цор ганц сүнсэл байгаа л гэж ярьдаг. But unfortunately, every religion is highlighting the differences Гэвч харамсалтай нь энэ шашин болгон тэр өөр ялгаатай байдлаа хит тодтогдог. and keeping fear in the mind of people Тэгээд хүмүүсийн сэтгэлийг айдсаар одоо барьдаг. to keep their power, their own little things safe. Тэгээд тэр өчүүхэн жижигхэн тэр зүйлэн дээр маш их эрх мэдэл хүч чадлыг гаргаж хүмүүсийг айдсаар барьдаг. The people, so-called religious people who are in charge, Тэгээд тэр яг тэр тухайн шашны тэр одоо удирдах тэр янд зэрэгтэй тэдгээр одоо шашны хүмүүс гэж байгаа хүмүүс маань they have created fear in the minds of people and keeping religion a separate entity. тэгээд тэдгээр хүмүүс ихэвчлэн тэр хүмүүсийг айдсаар автуулдаг. Айдсаар тэдгээр хүмүүсийг тэр шашинд оруулдаг. Тэгээд тийм ялгаатай тустай гэсэн ямар нэг тийм тодорхойлтыг барьж түүндээ үнэнч байдаг.
and forgetting the spiritual dimension altogether. Тэгээд тухайн шашныхаа тэр оюун санаанлаг байдлыг бүр мөсөн одоо тийм мартсан байдалтай байдаг. And when a person is just brought up in that little narrow environment, Тэгээд тэр тухайн хүмүүс тэр одоо урсгалын тэр шашны тэр орчин нөхцөлд өсч торинж байгаа тэр хүүхэд ахуйгаасаа тэр цагийг өнгөрөөсөн тэдгээр хүмүүс яг тэр явцуу сэтгэлгээгээр нь л ингэж одоо өсдөг. Тэргээр нь хүмүүждэг. they don't feel a sense of belongingness. Тэдгээр хүмүүс яг бусдтай холбоо хамааралтай байх тэр мэдрэмжийн яг цаад мөн чанарыг нь ойлгодоггүй. The rest of the people. People who are just brought up only and exposed only to Islam, Жишээ нь зөвхөн тэр исламын шашинд л одоо өсч торинсон хүүхэд all those children feel only this is the word of God and nothing else is the word of God. тэгээд тэдгээр хүүхдүүд зөвхөн энэ л бурхан, энэ л зөв, энээс өөр зүйл байхгүй гэдэгт итгэдэг. So everything else is Satan. Тэр тэдний бурхнаас бусад өөр бүхэл зүйл бол сатан гэж үздэг. All the beautiful verses in the Upanishads must be out of Satan's. Тэгэхээр тэр Упанишадэд байгаа энэ бүх сургаал сайхан тэр шад мөр шүлгүүдийг бол сатаных л гэж үзэх нь байна. And all the teachings of Buddha are not God's words. Тэгээд тэр Буддын тэр олон сайхан сургаалуудыг ч бурхны үг гэж тэд хүлээж авахгүй гэсэн үг. This sort of limited understanding comes Яг ийм гих мэтчлэн ийм маш хязгаарлагдмал ойлголтууд people are not exposed to all the knowledge in the world. тэгэхээр тэдгээр хүмүүс энэ дэлхий дээр байгаа энэ олон төрлийн тэр мэдлэг, мэрэгэн ухаарлуудыг мэдэхгүй л ингэж өсч тэр орчиндоо л ингэж баригдмал, хязгаарлагдмал амьдарч ийн гэсэн үг. And knowledge in the world. Isn't it? Тийм биш үү? This we need to understand. Яг энийг л бид ойлгох хэрэгтэй. We need to tell this in the world. So Бид every энэ талаар дэлхийн нийтэд ярих хэрэгтэй. child in the world must be exposed to the Дэлхийн total wisdom. хүүхэд бүр яг энэ дэлхийн нийтийн тэр олон өөр тэр ухаан тэр ухагтун тэр шашны онлуудыг мэдэх хэрэгтэй. Or Эсвэл just teach them the human values. тэдэнд хүний үн цэнийг заах хэрэгтэй. The basic values, say them the same difference, whatever differences are being told you, the same is said everywhere. Тэгээ яг чамд юу гэж л зааж байгаа ямар зааг ялгаа байдлын талаар зааж байгаа тэр чинь яг дэлхийн бусад бүхэл газар адилхан шүү гэж тэдэнд заах хэрэгтэй. And it has a purpose. Тэгээ тэр нь өөрийн гэсэн зорилготой агуулгатай. What is the purpose? So that one is focused on one knowledge, one path. Тэгээ ямар зорилготой юм бэ гэхээр тухайн нэг хүн яг тэр нэг мэдлэгт л анхаарлаа хандуулах юм. And not get scattered. Түүнээс ч нөгөө тал тийш ингээ сарнаа дээш тийш өсчээд байхгүй гэсэн. But this can be done without inducing sense of fear. Гэхдээ яг энэ мэдлэгийг ямар нэг тийм айдсын мэдрэмжгүйгээр өгөх хэрэгтэй. And separateness. Тийм бусдаас тусдаа ангид гэсэн мэдрэмжгүйгээр тухайн мэдлэгийг өгөх хэрэгтэй. Do you see what I'm saying? Багшилж яг ойлгож байна уу? You suppose you are sitting in the dining table and За you are жишээ нь та ингээ хоолны ширээний ард сууж байна гэж бодъё. eating. Sometimes, if there are naughty children, if there are so many plates, they just don't eat from their plate. They go and put their hand in the other plates. Тэгээд тэр хоолны ширээний ард ингээд сууж яхад хүүхдүүд яадаг вүлээ өөрийнх нь урд яг адилхан тавхтай хоол байхад өөрийнхөөсөө идэхгүй хүн болгоны тавгандаас очиод гараараа ингээл авч идэдэг. Do children do that here? Энд хүүхдүүд тэгдэг үү? Huh? No? Үгүй мө. They do it, no? Тэгдэг If you are үстэй. sitting with a child and Ингээ eating and хүүхдтэй there are хамт 4 other суугаад plates, идчихлээ гэж the бодъё. child will eat from Тэгвэл its нөгөө plate, it will хүүхэд go and чинь put its өөрийнх plate нь in урд that байгаа plate and тавгнаас that биш. plate and- Өөр хүний тавгнаас очиод л ингээд идэх сонирхолтой байдаг шин. Then the mother disciplines. Look, Тэнгүүд take ээж from нь your яадаг plate, вэ? sit with your Бол plate. наа ингээд өөрийнхөө Don't тавгнаас use your hand, use бити the гараараа spoon. идээд л да халбгаар идэлтэй гээл. Not nice to use your hand. Гараараа Not идэх nice чинь to throw сайхан the биш food all шүү. over the table. Бити энэ ширээгээр дүүр хоол ингээд цацаадаг.
Don't children do that here? Хүүхдүүд тэгдэг үсттэй. Энд ч гэсэн тэгдэг үү? By nature, they must be doing that thing. They will just throw. Цаанаасаа л хүүхэд аянда тийм л байдаг штэ хоолоо шидлээ. But immediately the mother will discipline. Look. Тэнгүүд нөгөө shouldn't do ээж that. нь болоорой Like that, гэл. see, everybody can eat from the plate, and they can know that the same food is in all the plates. Юу гэхээр тэр тавг болгонд ижилхэн хоол байгаа байхгүй юу? And the worst feverishness is Тэгээд хамгийн тэр муу улаарлал нь юу байдаг вэ гэхээр say Jesus is great. Why? Иесус хамгийн агуу. Яагаад гингүүд? Because I am Christian. Яагаад гэвэл би Христийн шашинтай учраас гэдэг. It's not because what Jesus said. Тэр нь Иесус хэлсэн болохоороо биш. Jesus is great because Иесус агуу. Christian. Яагаад Islam гэвэл is би great, why? өөрөө Христийн шашинтай байхгүй юу гэж байна. Ислам агуу. because I Яагаад? am a Muslim. Яагаад гэвэл би мусlimын шашинтай. Buddha is great. Why? Будда маш Because агуу. Яагаад? I am a Buddhist. Яагаад гэвэл би буддист. Whatever I am, that is why that thing is great. Би хинч бай, би миний гарал үүсэл шүтдэг шашин ямарч бай, би тэрийг хийж байгаа учраас л тэр зүйл агуу гэж байгаа юм. It is a very childish outlook. Энэ бол маш одоо хүүхэд шиг ийм л явцуухан сэтгэлгээ. Recognize a Muslim saying Jesus is great is more authentic than a Christian claiming Jesus is the greatest. Тэр муслимын шашинтай хүн яг таньж мэдээд ойлгоод энэ Христ үнэхээр ийм агуу хүн юм а гэж хэлнэ гэдг нь өөрөө Христийн шашинтай хүн Иесусыг агуу гэж хэлснээс хав илүү үнний хувьтай илүү үнэн байна гэсэн үг. Because there is no sense of ego involved there. It's not Ягаад гэвэл тэр хүнд тийм эго нь байхгүй, эгоныхоо үднэс хилээгүй гэсэн үг. mine. Same way, Яг үнтэй the адилаар Muslim saying Hindus are great. Хинду шашин энэ хинду үзэл энэ мэрэгэн ухаан үнэхээр агуу юм а гэж муслим шашинтай хүн хэлж байгаа бол Is more authentic than a Hindu claiming we are the most democratic and most liberal religion in the тэр world. нөө хиндучууд өөрсдөө манай хамгийн ардчилсан эрх чөлөөтэй шашин гэж хэлж байгаагаас илүү үнэн жинхэнэ байна гэсэн үг. It doesn't make sense. Ойлгогдож байна уу? Ямар нэг So илэрхийлж байна уу everyone танд? see that all these different aspects in the world are Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа энэ олон төрлийн энэ олон талт байдал pointing towards one truth, that is spirituality. нэг л үнэн рүү чиглэж байгаа. Тэр үнэн бол оюун санааны зам гэдгийг л ойлгох хэрэгтэй. And to move towards spirituality, Тэгэд энэ you can замаар follow явах your religion. You can be religious or you need not be religious. Тэгээ та энэ зам руур явахын тулд та шашнаа орхих хэрэггүй. Та ямар ч шашин шүтэж болно. Эсвэл шүтэхгүй байсан ч болно. If you are good-hearted and alert and more aware, Та маш сонор, сэргэг, сайхан сэтгэлтэй. intelligent person, that is good enough. Тэгээд тэрнийхэн хажуугаар ямар нэг шашинт шүтдэг бол болно. Зөвхөн Intelligent таны тэр сонор, соргог, тэр сайхан байдал чинь л байхад хангалттай юм. people become spiritual. Та тэр сонор, соргог байна гэдэг чинь л аль хэдийн энэ зам мөр дээр байгаа л гэсэн үг. Unintelligent people become fundamentalist. Тэгэд ухааралгүй хүмүүс юу болдог вэ гэхээр unfundamentalist буюу тийм хит явцуу жижигхэн тэр үзэл бодолтой болдог. Religious dogmatic people. Тэр хит бүр тийм нөгөө шашныхаа үзэлд бүр ягшмал бүр тэрэндээ ингээд туйлширцсан байдаг. So, anyone with intelligence will see the commonality, the common thread. Тэгэхээр тэр ухаантай хүмүүс яадаг вэ гэхээр тэр нийгмийн тэр нийт олныг хамарсан тэр нэг нэгтгэж байгаа зүйлийг нь харж байгаа юм. In the world. Тэр And дэлхий you- дээр тэр олон нийгмийн тэр олон өөрөөр хүмүүсийг нэгтгэж байгаа тэр нэг зүйлийг л харж байгаа юм. Use the tools, meditation, Тэгэд энд мэдээж арга хэрэгсэл хэрэгтэй.
Pranayama, Pranayam, breathing, these бясалгал are the tools гэх to мэт. energize your system. Эдгээр энэ аргаар энэ техникүүд нь таны бие сэтгэлийн энэ цогц системийг чинь эрч хүчээр тэтгдэг. These are tools to energize the system. Таны системийг эрч хүчээр дүүргдэг ийм арга техникүүд юм.